Сайн байцгаана уу та бүхэндээ 5 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 100 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч оюун гэрэл Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудаа ээжүүдтэй эмэгтэйчүүдтэй зориулан Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийг үүсгэн байгуулав. Бидний анхны ажил ээжийн бүвэйтэй хорвоо өдрлийг зохион байгуулж 100 ээжид угжны сүү бэлэглэн хүүхдэд зориулсан сургалт семинарыг зохион байгууллаа. Сэтгэлийн өглөг аян. Энэхүү аяны хүрээнд чөмгөний хорт хавдраар өвчлсөн гээ хишиг жаргал 3 сая вон, ар хангайн голын ослоор гэр бүлээ алдсан эмэгтэй цэнгэлд 10 сая вон хувцас хэрэглэл, мөн Солонгос улсад өвчнөөр нас барж тун удалгүй нөхөр нь нас барсан өнчин охинд 79 настай готов долгор гуйтай Солонгост авчран охинтой нь уулзуулан 2 сая төгрөг, мөн үн бүхий хэрэгцээд зүйл сурагчийн хэрэглэл хувцас бэлгэллээ. Бидний сэтгэл Монголын эмэгтэйчүүдийн холбооны үүсгэн байгуулагч ерөнхийлөгчдийн нэг эс удвалгайн түүхэн замнал Улаан цэцэг кинонд 795 мянган вооны сэтгэлийн илгээмж илгээлээ. Олон улсын охтын өдөрт зориулав. Мэргэн бүжин хэмээх энэхүү гайхамшигтай өдөрлөгт Монгол сургуулийн 7-оос 10 дугаар ангийн охтууд оролцсон. Эрүүл мэнд, мэрэгжил, эх оронч үзэл, хууль эрх зүй, мэдлэг мэдээллээр оюундаа хөрөнгө оруулалтын бидэнтэй сэтгэлээ хуваалцаж нэг өдшийг гайхамшигтай өнгөрөөлөө. Босоо Монгол бичиг минь. Ковидын цар тахлын үед Босоо Монгол бичиг менүү өдрлийг зохион байгуулан онлайн болон офлайн сургалтуудыг үнэгүй зохион байгууллаа. Энэхүү сургалтанд байгалмаагч маань багшилсан гайхамшигтай өдрүүд өнгөрсөн юм. Монгол соёлоо түгээе. Энэхүү аянд Монгол амттан группийн охид болон Монголын эмэгтэйчүүдийн холбооны бүгд найрамд салбар зөвлөлийн гишүүд оролцсон амттаа сайхан хоолоор бие бинийгээ дайлсан гайхамшигтай нэг өдрийг зохион байгуулсан юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Бүгд найрамдах Солонгос улсад амьдарч байгаа бяцхан үрстэй зориулан Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн гишүүд бид чин сэтгэлээсээ жил бүрийг алдалгүйгээр зохион байгуулахыг хичээдэг. Энэхүү аяны хүрээнд нийт гишүүд маань оролцсон өөрсдийн хандив тусламжаар Монгол сургуульд сурч байгаа хүүхдүүд, Монгол цэцэрлэгийн хүүхдүүд, өрх толгойлсон ээж аавтай хүүхдүүд, мөн эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж байгаа хүүхдүүд, Монголын оюун ухааны академи болон Човон хотод амьдарч байгаа хүүхдүүд, мөн Солонгос улсад амьдарч байгаа нийт хүүхдүүдтэй хүрч ажиллан тэднийгээ баярлуулахыг жил бүр хичээн ажилдаг. Энэхүү аяны хүрээнд жил бүр олон хүүхдүүдийг баярлуулсан, олон ээж нарыг баярлуулсан ажлуудыг цаашдаа зохион байгуулах болно. Уран бүсгүйчүүд үйл ажиллагаа. Энэхүү сургалт маань Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Игнэшгүй санаа төвийн үүсгэн байгуулагч Монгол улсын гавьяат зүтгэлтэн Цэнгэл сайхны удирдлагын дор танхимаар болон онлайноор зохион байгуулагддаг цаашид олон бүсгүйчүүдийг сургалтанд хамруулахаар зорин ажиллаж байна. Дэлхийн бүжгийн өдөрт зориулав. Mongolian Dance хэмээх энэхүү гайхамшигтай өдрлийг манай салбар зөвлөлийн гишүүн Сувдтай хамтран зохион байгуулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагаанд оролцсон эмэгтэйчүүд маань гой зүй болон сэтгэл зүйн гайхамшигтай таашаал, гайхамшигтай мэдрэмжийг аваад нэг өдрийг бидэнтэй сайхан өнгөрөөдөг уламжлал болсон үйл ажиллагаануудын маань нэг юм аа. Баярлалаа өдөрлөг. 5 жилийн хугацаанд биднийг дэмждэг Dream on Korea, Nice Mongolia World, Leaderbook компаниудыг дурдахгүй байхын аргагүй бөгөөд дэмжигч байгууллага, дэмжигчээр оролцдог нийт гайхамшигтай хүн бүхэнд баярлалаа гэдгээ чин сэтгэлээсээ хэлж байна. Ялангуяа салбар зөвлөлийн Бусан Суван хот дахь төлөөлөгч, тэргүүлэгч, мөнх заяа, инх цэцэг нар маань байнга бидэнтэй хамтран ажиллаж биднийг дэмждэг. Бид жил болгон хүүхдэд зориулсан өвлийн өвгөнтэй бэлэгтэй аяныг хүртэл зохион байгуулдаг билээ. Гадаад харилцаа. Гадаад харилцааны хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч
Б оюун гэрэл салбар зөвлөлийн гишүүдтэйгээ хамтран Хилийн чанд дахь төрийн бус байгууллагуудын нэгдсэн чуулга уулзалт бүгд найрамд Солонгос улсад суугаа элчин сайдын яам бүгд найрамд Солонгос улс дахь парламентын гишүүн Монгол улс болон илүү сайхан ирээдүйн төлөө чуулганы төлөөлөл Исок Вон Солонгосын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын зөвлөлийн дарга Пак Кёнг-су, Инчхон хотын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн ерөнхийлөгч Со Миён нартай уулзан Солонгосын гэр бүлийн тухай хууль, эмэгтэйчүүдийн эрхийг хамгааллын төлөө хийдэг ажлууд, туршлага, цаашид хамтран ажиллах гэрээ хэлэлцэл, төсөл санаачлагуудыг хамтдаа ярилцсан цаашдын үйл ажиллагаагаа тодорхойллоо. Мөн бид нар олон соёл гэр бүл болон цаашид Солонгос улсад амьдарч байгаа эмэгтэйчүүдтэйгээ хийх олон уулзалтуудыг зохион байгуулсаар байх болно. Хавдруугийн Монгол эмэгтэйчүүдтэй зориулав. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулан хэрэгжиж байгаа энэхүү гайхамшигтай төсөлд бидний салбар зөвлөлийн гишүүд нэгдэн 359 мянган воны хандив тусламжийг сайхан сэтгэлийн хүрээнд Монгол руу илгээлээ. Нандин ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш гэсэн гайхамшигтай үгийн доор нандин төсөл маань хэрэгждэг бөгөөд энэхүү төсвийн хүрээнд хийж байгаа үйл ажиллагааг дэмжин Солонгос улс дахь салбар зөвлөлийн гишүүд бид ариун цэврийн хэрэглэл маск гэх мэт зүйлийг их хэмжээгээр огтдоо илгээж чадлаа. Мөн Солонгос улсад сурч амьдарч байгаа 8-аас 10 дугаар ангийн огтдоо уулзсан эцэг эхийн хамтын байгууллагын оролцоо нэмэгдүүлэх үүднээс огтдоо зөв хүн гэж ямар хүн байх вэ? Огтын нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө хамгаалах талаар огтын шивнээс сэдвт сэтгэл зүй гой зүүн челленжийг хийж огтоосоо талархал авч баярын үгээр өөрсдийгөө урамшууллаа. Малчдаа зориулав. Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан 1001 аянд оролцож 542 мянган төгрөгийг хандивлан малчдаа сэтгэлийн илгээмж илгээлээ. Бизнес боломж. Төрийн бус байгууллагууд холбоодуудыг дэмжих зорилгоор хамтдаа хөгжих, суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх мэдлэг мэдээлэлээ зөв цагтаа зөв газраасаа авах үүднээс Global MBC зохион байгуулсан бизнес боломж ивентэд арга хэмжээг дэмжин баг хамт олноороо оролцлоо. Цахим сургалт. Солонгос улсад амьдарч байгаа монголчуудаа туслах зорилгоор тасан зохицох аюулгүй байдлын дүрм, даатгал, чөлөөт цагаараа сурах боломж, сургалт мэдээлэл, удаан амьдарсан эмэгтэйчүүдээсээ туршлага солилцох зорилгоор бид үргэлж цахим болон лайв танхимын сургалтуудыг зохион байгуулдаг билээ. Дулаахан өдөрлөг. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан энэхүү өдөрлөгт Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б оюун гэрэл болон гадаад асуудал хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн хуульч Эс Туянаар Солонгос улсад байгаа монголчуудаа зориулан салбар зөвлөлийн гишүүдтэй зориулан дулаахан цэнгүүнийг зохион байгууллаа. Оюун гэрэл дарга маань ээжүүд, бүсгүйчүүдтэй зориулан дулаахан номоо бэлэглэн мөн тэдэнтэй дулаахан нэг өдрийг хамтдаа өнгөрөөж бэлэг дурсгалын зүйл болон холбооны хүндэт тэмдэг шагналуудыг гишүүддээ дурсгал болгон гардууллаа. Month Festival. Жил бүр Чувон хотын захиргаанаас зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд тэргүүлэгч мөнх заяа гардан удирдсан бөгөөд манай салбар зөвлөлөөс дэмжигч байгууллагаар оролцож хувь нэмрээ оруулан Монгол орныхон соёл урлагийг сурталчлах ажилд хувь нэмрээ оруулсан юм а. Энэхүү фестивалд идэвхтэй оролцоод ирдэг хамт олондоо талархаж баярлснаа илэрхийлье. Тиймдээч олон монгол хүний оролцоогоор олон улсын фестивал Монгол улс 1-р байранд орсон гайхамшигтай үр дүнтэй байлаа. Усыг нь нуувал ёсыг нь даг. Солонгос улсад амьдарч байгаа бидний заашгүй оролцох олон талт ажлын нэг бол Солонгос улсад суугаа нийт монголчууд усыг нь нуувал ёсыг нь даг, ёсонд нийцүүлэн Солонгосын хоолны соёлоос суралцах өдөрлөг салбар зөвлөлийн гишүүд бид кимчи дарж суран бусад Солонгосын олон зүйлсийг суралцдаг уламжлалтай билээ.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны түүхэд 100 жилийн ойд зориулав. Инчхон хотын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвд Монголын эмэгтэйчүүдийн холбооны бүгд найрамдах Солонгос улс дахь салбар зөвлөлийн тэргүүн гээ базар аргачин ажилдаг бөгөөд тус төвөөр дамжуулан эмэгтэйчүүдийн эрх, ялангуяа хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд цагаачтад туслах төвийн ажлаар дамжуулан асуудалд өртсөн монгол эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, хууль, шүүх зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцдог билээ. Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойд зориулан тус төвөөр дамжуулан 50К төсөл мөн олон бараа бүтээгдэхүүнүүдийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны аймаг салбар зөвлөлүүдэд тарааж хуваарлах хэрэгцээт хүмүүсийн амьдралд тусалсан томоохон ажлыг хийсэн юм а. Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ой Улаанбаатар хот 2024 оны 8 сард болсон Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар Монгол улсын ерөнхийлөгч гадаад явдлын яамны ивэлдор Монголын эмэгтэйчүүдийн 100 жилийн ойд тохиолдуулан зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн туулгуулалтанд салбар зөвлөлөөс тэргүүлэгч Г базар аригчаа, дэд тэргүүн Ч анх баяр, тэргүүлэгч О байгалмаа, буян дэлгэр нар мөн Солонгосын эмэгтэйчүүдийн хүний эрхийн плюс ерөнхийлөгч Со Ми Кён, Инчхон хотын цагаач эмэгтэйчүүдийн төвийн салюуны захирал И Хён Пак, Солонгосын эмэгтэйчүүдийн хүний эрхийн плюс байгууллагын захирал, гендрийн тэгш байдлын бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Хён Ён Ин, Солонгос эмэгтэйчүүдийн хүний эрхийн плюс холбоотой хүчирхийлэлд өртсөн цагаачтад зориулсан бие даасан Sisters эгч дүүс төвийн захирал Жо Хён нар 8 хүний төлөөлөл Солонгосоос очин оролцсон юм а. Global NBC 21 нарийн ачлал контент. Global NBC төвөөс зохион байгуулж буй энэхүү гайхамшигтай ашигтай бүтээлд манай салбар зөвлөлийн 6 гишүүн оролцож байгаа бөгөөд цаашид зохион байгуулах ажил болгонд нь амжилтыг хүсье. Бидэнтэй хамт 5 жилийг өнгөрүүлсэн та бүхэндээ баярлалаа. Чин сэтгэлээсээ талархъя. Ажил үйлс бүхэнд нь амжилтын дээдийг хүсэн өрөөе.